хувьтай бодлогыг бодох бага зэрэг дадлага хийцгээе. 16-гийн хэдэн хувь нь дөрөвтэй тэнцүү вэ? Бичлэгээ төр зогсоогоод өөрийнхөө бодоод үзээрэй. 16-гийн хэдэн хувь нь дөрөвтэй тэнцүү вэ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл 16-гийн ямар хэсэг нь дөрөвтэй тэнцүү вэ гэдэгтэй адилхан. Бид үүнийг хувиар буюу 100-ны хэдэн хувь бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. 16-гийн ямар хэмжээтэй хэсэг нь дөрөвтэй тэнцүү вэ гэж хэлж болно. Мэдээж хэрэг энэ бол 16-ны дөрөвтэй тэнцүү. Хураавал 4-ний 1 болно. Гэтэ энэ бол 16-ны 4 гэсэн баталгааг илэрхийлнэ. 4 бол 16-гийн 4-ний 1 гэдгийг бид мэднэ. Гэтэ бидний хариулт олж чадахгүй. Хэдэн хувь бэ гэж асуусан шүү дээ. Тиймээс үүнийг хувиар илэрхийлж бичих хэрэгтэй. 100-ны ямар нэгэн тоо байдлаар бичье. Хувь гэдгийн утга нь 100-ны хэдэн вэ гэдгийг илэрхийлдэг. Англи хэлний цент, центур гэдэг бол 100-гийн тоог илэрхийлдэг. Тиймээс энэ бол 100-аас хэдэн вэ гэдгийг илэрхийлнэ. Ямар нэгэн тоог хуваахан 100-тай тэнцүү гэж бичье. Үүнийг бодох хэд хэдэн арга байна. Хувиар нь 4-өөс 100 болохын тулд 25-аар үржүүлнэ. Харин хүртүүрийг 25-аар үржүүлвэл өмнөхтэй тэнцүү тодорхойтой болно. Тиймээс би 25-аар үржүүлнэ. 4-ний 1 бол 100-ны 25-тай тэнцүү. 100-ны 25 гэхийн оронд өөрөөр 25% гэж хэлж болно. Энэ бол 25%-тай тэнцүү. Үүнийг бодох арай өөр арга ч бас байгаа. Бидэнд 16-ны 4 байгаа. Энэ бол 4-ийг 16-д хуваах юм. Ингийн баталгааг 10-ийн баталгаар шилжүүлвэл хувиар илэрхийлэхэд маш хялбархан байх болно. Хуваах үйлдэлийг хий. 4-ийг 16-д хуваана. 16 4-т тэг удаа багтана. Тэгийг үржих нь 16 тэнцүү тэг. Хасвал 4 болно. Ингээд үлдэгдэл мөн 4 гарч байна. Энд байгаа 10-ын баталгаа хариу гаргахад тэг бас л байна. Баталгааны цэгийг энд тавина. 10-ны оронд тавина. Тэгүүдийн энд нэмж бичиж болно. Баталгааны цэг бол тухайн бидний байгаа 10-ны орон, 100-ны орон, эсвэл 1000-ны орон илэрхийлж байдаг. Дахиад нэг тэгийг доош нь буулгацгаая. 16 бол 40-д 2 удаа багтана. 2-ыг үржих нь 16 тэнцүү 32. Хасвал 8 гарна. Дахиад тэг буулган бичиж болно. Одоо 80-д 16-г хуваана. 80-д 16-г 5 удаа багтааж болно. 5-ыг үржих нь 16 тэнцүү 80 болно. Хасвал үлдэгдэл гарахгүй. Ингээд болчихлоо. 16-ны 4 бол тэг бүхэл 100-ны 25-тай тэнцүү. Тэг бүхэл 100-ны 25 бол 25-ын ширхэг 100-ны 1-тэй тэнцүү. Эсвэл 100-ны 25-тай тэнцүү гэж хэлж болно. 25% гэж хэлж болно.